За шинэ дугаар хэлж байна. За энэ дугаарт жатгыг тайлах, хариулах гэдэг агуулгаар өмнө нь бид нар жатга гэж юу юм те хэд ангилдгийн гэд ерөнхий тэр агуулгыг бол ярьсан бол тэр дугаарыг үргэлжлэл гэж хэлж болохоор юм дугаар байна. За жатга нь бол яг товчлоод ярих юм бол үлийн үр гэж ойлгож болохоор бидний бодож байгаа, ярьж байгаа, үйлдэж байгаа тэр сөрөг зүйлсүүдийн үр дагавар нь бидний хүртэнд нөлөөлөөд буюу бүх зүйл мэдээлэл гэж үздэг. Тэгэхээр 6 хүртэнд бол жатга нөлөөлдөг, үндэс хүртэнд бол нөлөөлөх боломжгүй гэж байгаа. Үндэс хүртэнд газараасаа хоол тэгээд сар нарны эрчим энергийг авч чадахгүй байх тийм нөхцөлд ажиллаж амьдрах юм бол үндэс хүртээ муутгачнаа гэж бол ойлгож байна. Бусад хүртнүүдэд бол зориудаар ингэж жатга үүсгэж болно. Тэгээ сөрөг мэдээлэл бий болгож болно. Гэхдээ бөөч юм уу, лам ч юм уу юу ч гэдэг те тиймэрхүү зүүн бэлэгтэй хүмүүстэр очиж хийх нь бас тийм их биш гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг хүн нөгөөдөө маш ихээр гомдох, үзэн ядах тэр их сөрөг сэтгэлийн үр дагавар нь нөгөө хүндээ жатга болоод очичдаг буюу аль нэгэн хүрдэн дээр нь сөрөг юм мэдээллийн код бий болгочноо л гэсэн үг байгаад товчхондоо одоо энэ сөрөг мэдээллүүдийг яаж арилгах боломжтой юм бэ гэдэг талаар ярив. Жатгыг биеэс зайлуулж эрчмийг задлж оргүй болгохыг тайлах гэдэг бөгөөд харин эрчмийг шингээж аваад өөр зүйл рүү дахин шингээхийг хариулах гинэ гэж байна. Энэ хоёрын аль нэг нь үгүй бол жатга байсаар байдаг гэж байна. Тайлах хийхэд бол нэлийн хүнд байдаг гинэ. Учир нь аль зүгээс хинээс ирснийг танин мэдэж уруулан хийх замаар хийхийг бол тайлах гэдэг. Энэ нь улаачаас маш өндөр мэдрэмж, зөв зэгцтэй бодол, оюуны их хүч, эрдэмийн их далаацыг шаарддаг. Хариулах бол амархан байдаг нь чиглүүлээд буцаагаад явуулчихдагт байдаг тул ихэнх улаачид тайлах хийдэггүй, хариулах хийдгээ гэж байна. Түгээмэл хариулгын шинж нь ерөө шинжтэй уруулан хийх замаар байна. Өөрөөр хэлбэл бид ирсэн зөвөр шалтгааныг мэдэрсэн бол уруулан хариулахдаа ерөөл болгоод явуулдаг гэж байна. Хариулах буюу нэг бид шингэсэн эрчмийг нөгөөдхөд шингээхдээ дараах ерөнхий 3 арга хэрэглэнэ. Үүнд нэгдүгüрт нь болохоор үгээр дамнуулан хийх арга буюу тухайн хүмүүндээ ухаарл авчирдаг арга байдаг. За хоёрдугаарт нь болохоор галаар дамнуулан хийх арга. Энэ нь бие сэтгэлийг хөнгөлдгөө гэж байна. Гуравдугаарт болохоор онгодоор дамнуулан хийх арга байна. Онгод аваад тийш нь шилжүүлдэг арга нь төдийл мэдэгдэхгүй боловч илүү хурдан байдаг. Ерөнхийдөө ямар ч жатга урттай 3 сар, богиндоо 3 цагийн дотор харьдгаа гэж байна. Түүнээс хурдан байдаггүй тул хариу нь хамгийн хурдандаа 3 цагийн дараа мэдэгдэгэ. Энэ нь бид хураагдсан цэник бууралтын хугацаа буюу нэг цэник мэдээлэлээ бүрэн устгахад 3 цаг шаардлагатай юм гэж байна. Үүнийг захилгаанд зохиоснаас хойш 3 цагийн дараа тайвширдгаар батлаж болдгоо гэж байна шүү. Тайлгын хувьд гэвэл ерөнхий 3 арга байна гэж байна. Тайлга буюу нөгөө тайлах гэж байгаа тухайн эрчим энергийг ирсэн газар руу буцах ч юм өөр нэг тийш явуулахгүйгээр тухайн газараа шийдэх тийм аргыг жатгыг тайлах гэж байгаа. Тэрэн дотроо бас 3 арга байна гэж байна. Нэгдүгüрт нь болохоор өгч мордуулах. Энэ нь онгодод шууд өгөөд мордуулах арга гинэ. Энэ нь тухайн эрчмийг онгод өөрийн биедээ шингээж аваад дээд болон дунд ертөнцид очиод задрахыг хүлээдэг гинэ. Тухайн эрчим задарч дуустал онгод буудаггүй бөгөөд энэ бол онгодын хийдэг түгээмэл арга. Ялангуяа дээд ертөнц рүү задлал илүү хурдан байдаг бол дундын ертөнцид төдийл хурдан байж чаддаггүй. Энэ аргыг улаачийн амьд хүрсэн асуудал учиг байвал улаачтай зөвлөлдөж онгод авч явах нь олонтой байна гэж байна. Хоёрдугаарт нь болохоор уул усны эзэнд өгч хадгалуулах арга. Энэ бол цаг хожих нэг төрлийн арга юм аа. Өөрөөр хэлбэл улаач баг балчир бөгөөд эрдэм мэдлэгээр энэ жатгыг дийлж гарч чадахгүй бол цаг болсон уулын эзэнд хадгалуулж уул усанд түүнийг төр орхидог. Хугацаанд болохоор уулын эзэн буцаагаад улаач руу хий замаар
хүлэглөөд явуулчихдаг. Энэ тэгэхээр бүрэн тайлга биш завсрын тайлга болдог юм аа гэж байна. Энэ хугацаанд улаач харин бидээ сэтгэлдээ сэвгүү бөгөөд эрдэмт шамдаж байдаг юм. Тэр жатга эргэж ирэхийн хугацаанд эрдэмт боловсрсон тул тайлах болоод хариулахыг аль нэгийг сурсан байна гэж байна. За 3 дугаарт нь улаач өөрөө хийдэг арга бөгөөд юу гэж жатгалж хийснийг уг үсэг алдалгүй нарийн мэдэрч эзэн биеийг нь олж очиж улаан цусыг нь үсгээр тайлагддаг гэж байна. Улаан цусыг үзнэ гэхээр ална гэж ойлгох тал бий. Гэхдээ тийм биш. Зөвхөн цусны улаан өнгийг харах юм. Өндгийг нь цоолоод өнгийг нь харж болно. Хамрыг нь цохиод цусны өнгийг нь харж болно. Энэ бол жатхыг хариулах хамгийн сайн арга. Нэг нутаг усанд эзэрхэн суусан гагц зайран утганд л хийсэн бол тааварлахад амар хэдий ч олон бүтэй газар тааварлахад хэцүү гэж байна. Энэ яг нөгөө хийсэн эзний нь олоод цусных нь өнгийг хардаг гэж ойлгогдлоо. Гэтэ яг тэр хийсэн эзний нь олоход тийм амар биш юм байна. Уг нь олчвол хамгийн үр дүнтэй арга юм гинэ. За тэгэхээр энэ номдоо нөгөө жатга хариулдаг шимт ургамлууд гэж байдаг гинэ. За тэр талаар сонирхуулъя. Хөрс дэлхий дээр угаасаа энэ жатгыг ариулж байдаг шимтэй ургамлууд гэж байдаг. Энэ нь болохоор хөрс дэлхийн орон зайд үүссэн жатган соронзон хүмүүдийг задлж байдаг юм аа гэж байна. Өөрөөр хэлбэл өөрөөс нь гарах тэр шүүс, тэр үнэр нь тэр навчин тэр хэмийг үгүй хийж байдаг. Тийм төрлийн ургамлыг ялангуяа жатгын суурь болгоод тавьчихдаг юм аа гэж байна. Монгол оронд болохоор хус болоод жодоо гэж байна. Бас өөр номон дээрээс говийн тэр заг гэж бас уншиж байсан юм байна. За тэгэхээр энэ жатгыг тайлах зориулалтаар хэрвээ хусыг тарих юм бол тэр хус нь жоохон юм далийн морь тэгш юм ургадаг гэж байгаа байхгүй юу? Далийн морь ингэж ургасан хус байх юм бол жатгын үүлэнд зориулж тарьсан мод байх магадлал өндөртэй гэдэм байна. Монголд бол анхандаа бол ерөөсөө хус ургадгүй байсан гинэ. Тэгэхээр хим задалдаг учраас шибэртэгээс зөөж энд бид нар үйлийн үрээ ургамал болгож тарьсан гэж байна. Иймээс хар нүжлөө ихтэй дээрээс нь тахир заяатай байдаг юм. Хусыг цоолж шүүсийг нуугаад байдаг чинь ёстой буруу юм байна да гэсэн чинь. Хэрвээ тийм жатгын модноос шүүсийг нуух юм бол өөрийн эргэтэндээ жатга хураанаа хортой гинэ. Тэгээ хусаар ч модон тагш хийдэг бас имэйл хусаар хийдэг штэ тэр бас буруу юм байна да гэсэн чинь. За яг тэр зориултаар бид өөрсдөө тэгш ургадгийг нь тарьдгаа гэж юм. Тэгэхээр тарилтын хувьд бол 2 ондоо гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг жатгын тарьсан мод арай ингэ тахиралдаж ургана. Энгийн тарьсан мод бол шулуун ургах нэ. Жодоо бол анханасаа Монгол ургадаг байсан жатга тайлагч ургамлаа гэж байна. Тарилтын хувьд жаахан удаан байдаг учраас хүмүүс төвөгшөөдөг. За 2 өөр хус байлаа гэхэд нэг нь нөгөө жатгаа халдаах уу гэсэн чинь халдаахгүй гэж байна. За тэгээд энэ асуулт асуусан байна. Хэрвээ жишээ нь хавдрын жатхыг тэр модонд шингээгээд тарьсан байлаа гэж бодоход тэр модноос нь шүүсийн уусан хүнд тэр хавдрын жатга ороод тэр хүн хавдартай болох уу гэж асуусан чинь за уух төдийд бол тийм шууд хавдар тусна гэж хэлэхгүй юм байна. Жаахан хэсэг нь учраас яг жишээ нь хөл гараа хугалах ч юм уу тийм баг зэргийн гэмтэл авах магадaltaй гэж байна. Харин тэр хавдрын жатгатай модыг тайраад түлцэн тохиолдолд заавал хавдартай болдгоо гэж байна. За энэ бол нөгөө жишээ шүү дээ Тэр модыг ямар жатханд хэрэгэлсэн тэр зүйлийг нь тэр модыг тайрсан хүн авна гэсэн үг юм байна. Саяны жишээнээр бол нөгөө хавдрын жатхыг шингээсэн мод гэж ярьсан учраас хавдартай болно гэж ярьж байгаа юм байна. За тэгэхээр хус болон жодоо гэдэг энэ моднуудтай харьцахтаа хэрэглэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй байх нэ. Тэгэхээр улаач нар бусдын жатхыг тайлах гэх мэт зүйлийг хийхдээ өөрсөндөө тухайн жатхыг хурааж авчаад тэр хурааснаа мод болгоод хусаа тарих нь жодоогоо тарих нь байна те гэсэн чинь тийм хусныхаа амьдрах чадамжийг дэвшлэхийн тулд бусад модтой хольж бас тарих ёстой гэж байна. Тэгэхээр тэр чинь бүрэн даалт болж байдаг юм аа. Ямар модтой холвол зүгээр вэ гэсэн чинь нарас хуштай хольдог юм аа гэж байна. Шилмөст моднуудтай л юм байна. Энэ нь хусыг өөрийг нь амьдруулнаа гэж байна. Ийм байдаг байх нь байна. Тэгэхээр энэ хараал жатга дотроо хариулахад хамгийн хэцүү жатга нь болохоор энэ лус авдгийх гэж ярьд юм байлээ. Ягаад тэгэхээр ийм цус дамжаад явцдаг буюу үр удам дамжаад жатга нь өвлөгдөөд явчих шинж чанартай гэж байгаа. За тэрийг хэрхэн хариулах талаар энд бас баг зэрэг агуулга урсан байна. За лус авдгийн хараалыг жатхыг тайлахдаа тэнд байгаа мэдээллийг солиод буцааж хийх замаар засна гинэ. Өөрөөр хэлбэл хүмүүний сүнсийг цэвэр байх ёстой гэж бодъё. Тэгвэл жатхтай хүмүүний сүнс цэвэр биш, өөр өвчтэй байдаг гэж ойлгоход болно. Тэгэхээр биенээс нь
сүнсийг гаргаж ирээд сүнсэнд нь байгаа тэр үүрэгчийг нь тайлж аваад буцаагаад цэвэр сүнсийг суулгах төсөөлөх юм бол ингэж ойлгож болно гэж байна. Лус авдгийн энэ жатах нь хүний хүрдэнд гэрлэн бүрхүүлд суухдаа гаднаас нь харахад бол өвчлөлттэй төстэй гэж байна. Тэгтээ доторх нь бол өөр буюу да агуулж байгаа мэдээлэл нь өөр гэсэн. За ингээд лус авдгийн жатахыг засахдаа бүр яг ямар зүйлээс болж лус авдгийн жатах хизээ ямар үеэс тэдэх үеэс нь ч юм уу хэлсэн байна ч гэдэг юм маш нарийн тодорхойлж иж засдаг гинэ. Танаа одом тэддэх үедээ тэгээ тийм учраас хараалж чадхад өртөжээ гэх тээ. Тийм учраас танаа удмын тэдэн хүнд тийм шинж тэмдгээр тэгж өвчлөдөг, тэгж бодилдог, тэгж зовдсон байна. Ийм учиг босон тул энэ лус энэ савдаг яагаад ийм үйл хийсэн гэвэл танаа удмын тэддэх үе тийм эд зүйлс уул уснаас авч эсвэл нурааж, гимтээж, ухаж одоо уулын энэ хэсэг байхгүй байна ч гэдэг юм уу те. Харин танаад үүнтэй холбоотой ийм эд хэрэгсэл өвлөгдөн ирсэн байна. Өмчлөгдөн оршиж байна ч гэдэг юм уу. Түүнийгээ буцааж өгч тэнд мод тарнууч гэдэг юм уу те. Уул ус юу нэхэн түүнийг л өгдөг юм да гэж байна. Уул усны нэхэлд улаачийн өглөг хамаагүй байдаг. Үүнийг хийж өгснийхээ төлөө улаач давхар юм бол нэхэж болно. Улаач нь за би танд нэгэн өдрөө зориуллаа. Миний нэгэн өдрийн хөлс юмбүг өгнө үү гэд түүнээс уул танаас ийм нэхэлтэй байна гэд хэлж өгнө гэж байна. Уул хизээч юмбүү нэгтгүү хуу юм бодит ийм зүйл нэх нь бараг байхгүй гэж байна. Уул ус бол альва хөдөлмөрийн зүйлс нэх нь буюу өөрөө хөдөлмөрлөж хийх тэр зүйлсүүдийг нэх нь илүү их байдаг. Уул уснаас авсан зүйлийг нэхэж бас болно. Онгой шүтэн хадгалдаг хавцалдаа эрт цагийн хэрэгсүүр хадгалдаг уул байх юм бол хэрэгсүүрээс авч явсан эдүүдийг нэхэж болно. Түүнээс өдий цагийн юмыг нэхдэггүй гэж байна. Одоо орчин үеийн янз бүр юм нэхдэггүй. Тэрийг анхаарал авах нь бид нөгөө зарим нэг өнгөний төлөө ч юм уу те эсвэл нөгөө альбин тэрэнд эзлэгдсэн зарим нэг одоо улаач нар нэлээ юм орчин үеийн юм нэхэд идэг шүү дээ. За лус авдгийн хорлол болчихжээ гэнгүүтээ тийм машин ч гэдэг юм уу те. Тэгж хэлэх юм бол тэр чинь бол худлаа гэсэн үг. Уул ус бол тийм орчин үеийн юм бол нэхэн гэж байхгүй. Ихэвчлэн л хөдөлмөрөөр юм хийлэх гээд идэг гинэ. Эсвэл зарим тохиолдолд болохоор нөгөө буйш бунхан те хэрэгсүүрээс авсан зүйлийг бол нэхэх боломжтой гэж байна. Буцааж бүгдийг нь байранд нь байлгахыг хүсдэг. Модыг нь огтлснаас болж хилгэнсэн бол модыг нэхнэ. Хэрэгсүүрийг нь аваад явснаас уурлаж болно. Дотор нь агуулгадах эд алт юмбүг авч явснаас уурлаж болно. Эсвэл давс чулуулгыг нь авч явснаас уурлаж болно. Мөн уулын зүрхийг нь авч явснаас уурлаж болно гэж байна. Уулын зүрх гэж юу юм бэ гэсэн чинь ховор байдаг үнэт чулуу. Зүгээр нэг шорон уулын дотор ганц ширхэг үнэт чулуу байвал түүнийг уулын зүрх гэж нэрийд. Түүнийг нь хөөрөг болгоод хийсэн бол буцааж өгөхөөс өөр аргагүй. Дамнуулаад аваад зараад өөр хүнд өгөөд явуулт хол газар явуулсан бол яах вэ гэсэн чинь. Уулын зүрхтэй холбоотой жатах байвал түүнийг авч байж л санаа амардаг юм. Зарж бурлуулад улс орон дамнуулсан бол түүнийг буцааж авчирч байж л төлөгддөг юм да гэж байна. Та түрүүн тэлээ хураг гэд нэг юм ярьсан. Тэр нь ямар учиртай юм бол гэсэн чинь жижиг сайжиг товшруулсан үйл байна шүү дээ. Уулан дээр архицснаас болоод уулын нэрийг хамаагүй дуудаж зөхөж харааснаас болоод дургуйг нь хүргэсэн бол тэлээ хурганы дайтай нэхэлтэй гэж байна. За арай хөнгөн нэхэл гэх юм уу. За тэгээд одоо ямар нэгэн байдлаар одоо өвөг дээдсэс чи уул усны жатга байгаа бол тэрийг засахад зүгээр энгийн уулаач бөөнөр бас засах боломжгүй гэж байгаа. Жишээ нь Баруун аймгийн лусыг догшруулсан байх юм бол тухайн Баруун аймагтаа очиод хотоос бол засахгүй нэ. Тухайн Баруун аймагтаа очиод тэр уул усны эзэнтэй харилцаж чадах хүнтэй уулзчирж иж заслаа хийлгэнэ гэж байна. Ууланд хамаарах бүү байх ёстой гэж байна. Тэгэхээр уул болгон өөрийн засалж бөөтэй байдаг гинэ. Өмнөөсөө яриулах төлөөлөгчтэй байдаг. Түүнтэй уулзаад манай удам ийм учигтай учраас танаар засал хийлгэх гэсэн юм аа гэвэл тэр хүн савдагтайгаа тохиролцож эргүүлэн энэ хүнд нэхлийг нь хэлж өгнө гэж байна. За тэгэхээр маш их үйл ажиллагаа цаг зарах гэдэг. За тэгээд эн чинь бүр өөр удмаараа ингээд өвлөгдөөд ирсэн чатга байх юм бол тэр үр удмын бүх хүн байж иж уг нь бол засал авна гэж байгаа. Гэхдээ яг хуу үнэхээр очиж чадахгүй бол хамгийн ахмад хүнээ тэр засал хийлгэхээр бол явуулах нь байна. Тэгээд тэр хүн маань засал хийлгчээд буцаж ирэхдээ өөр хүүхдүүдтэй юу тараадаг вэ гэсэн чинь жатгатай хамааралтай зүйлсийг бүгдийг нь арилгахын тулд хамааралт дүрсийн чатгыг засах дамуур өгдөг үнс гэх юм уу да гэж байна. За үнс маягийн зүйл өгдөг гинэ. Түүнийгээ галдаа хийгээд галнаас гарсан тэр утаа одоо үнярыг үрсэд үнэртүүлэхэд бүгд засардаг юм а гэж байна. Энэ бол савд лусын хараал тайлах ерөнхий зураглал гинэ. За тэгээд энэ лус савдгийн хараал тайлах гэдэг агуулга бол давчхандаа ингэ болж байна.
За тэгээд өнөөдрийн дугаарыг ингээд өндөрлөе. Дараагийн дугаар хүртэл түр баяр таа.